Томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй хувь хүн хуулийн этгээд нь өөрийн эрхэлж байгаа үйлчилгээний онцлог цар хүрээ байршлаас хамаарч татврын нэгдсэн системд холбогдсон худалдан авалтынхаа үнийн дүнгийн 2% буцаан авах мөн сар бүр суглаанд оролцох эрх бүхий дугаартай баримтыг иргэд үйлчлүүлэгчдтэй олгох учиртай юм а. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах үүднээс Ховд аймгийн татврын хилцээс зохих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 114 томоохон дийлгүүр үйлчилгээний цэгүүд дээрх эрх бүхий баримтыг олгож байна. Нэмэгцэн өртгийн албан тушаал суудхан төлөгч одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 126 цэг дээр POS машин суурлуулсан байгаа. Тэгэхээр нийт худалдан авагчид маань энэ суурлуулсан газраас баримтыг авах боломжтой. За татврын хэлцээс бол ерөнхийдөө энд төлбөрийн баримт олгож байна гэсэн ийм наалтыг тараасан байгаа. Тэгэхээр ийм баримт наалт тараагдсан газруудаас суглаатай баримтуудыг авах боломжтой гэсэн үг. Ховд аймгийн татврын хилцээс худалдан авалтынхаа үнийн дүнгийн 2% буцаан авах мөн сар бүр суглаанд оролцох эрх бүхий кодтой баримт олгохгүй байгаа дийлгүүр үйлчилгээний төвүүдэд тодорхой хугацаатай үүрэг өгч ажиллаж байгаа бөгөөд хэрв нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийг хэрэгжүүлж өөрийн дийлгүүр үйлчилгээний цэгүүдтэй баримтыг хэвлэх POS машин суйрлуулж үйлчилгээний нөхцөлөө хангаагүй бол хуулийн хариуцлага ногдуулах учиртай юм байна. POS машин суурлуулаагүй одоо баримтанд холбогдоогүй ийм аж ахуй нэгжүүдийг болвол татврын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу одоо торох арга хэмжээ авч эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой татврын ерөнхий газрын 2016 оны 11 сарын 4 тоот татврын ерөнхий газрын даргын тушаал ирсэн байгаа. Энэний дагуу одоо бүх байцаагч нар маань ажиллахаар төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хороо, тасалбарын цаас, POS терминал машиныг суйрлуулж үйлчилгээндээ ашиглаагүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Тиймээс иргэн та бүхэн баримт хэвлэх POS машин суйрлуулж 2% буцаан олголт суглаанд оролцох эрх бүхий кодтой баримт хэвлэн өгч буй дэлгүүр үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх нь хамгийн чухал болж байна. За бараа материал худалдаж авсан иргэд маань баримт цэгийн сайт буюу 13 гэсэн дугаараар мессеж өчөх боломжтой байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүд нэмэгцэн өртгийн албан татврын буцаан авалт мөн хонжир хоцсон хүмүүсүүд байгаа. Энэ хүмүүсүүд болохтой зэрэг 17 оны 1-р улиралд одоо тэр нөөтийн 2% буцаан авалтыг буцааж авах боломжтой байгаа. Тийм учраас нийт иргэд маань баримт цэгийн сайт руу ороод дансаа тохируулаад одоо холбогдох баримттай мэдээллүүдээ сайн оруулаарай гэж хүсэж байна. Нөгөө талаар худалдаа үйлчилгээ явуулж байгаа үйлчилгээний төвөд аж ахуй нэгжүүд ч мөн хуулийг хэрэгжүүлж иргэд худалдан авагчтай хохироохгүй байх үүднээс POS машинаас суйрлуулан баримт олгох нөхцөлөө бүрдүүлж ажиллах шаардлагатай болж байгаа юм а.